хөтөлбөр үргэлжилж байна. Соёлын төвийн менежмент мэргэжилтэй мөх чаргалын хувьд 2017 онд тэтгэвртэй гараад өөрийн арьсан эдлэлийн Бүүвэ брендийг үүсгэн байгуулжээ. Одоо тэрээр эхнэр хүүхдүүдийн хамтаар 6-аас 7 нэр төрлийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд хийж чадвал дотоодын зах зээлд арьсан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага боломж их байгааг манай телевизийн сурвалжлах багт онцлог ярьлаа. За одоогийн байдлаар манайх одоо буудиг хэрэгслийн бүтээлэг машины суудлын бүрээс олбог дэвсгэр үхрийн хөм гэх мэтчлэнгийн одоо арьсан бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж эхэлж байна. 2017 оноос эхэлж энэ үйл ажиллагаа эхэлсэн. Одоо хүртэл явж байна да. За бид нар одоо нэг 6-7 төрлийн одоо арьсан бүтээгдэхүүн хийж байна. За хоньны нэхийгээр голчлон одоо бүтээгдэхүүн хийж байна. Монголынхаа хоньны нэхийгээр бид нар одоо олбог дэвсгэрүүд ширдэг хэвсний оронд хийж байна. Буудигийн бүтээлэг хийж байна. Машины суудлын бүрээс хийж байна. Энэ үхрийн хөмийг болохоор бид нар одоо дархантайгаа хамтар нийлээд дархныхаа одоо тэр арьс элддэг газартайгаа хамтарч бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Энд бол одоо тэгээд манай Монголын үхрийн шир хайныг одоо сардгийн ширийг ингэж бүтээгдэхүүн болгож ингэж гаргаж хамтран ажиллаж байна да. Бод малын ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гар ажиллагаа ихтэй, цаг хугацаа их шаарддаг гэдгийг онцлон хэллээ. Тухайлбал нэг үхрийн бүтэн ширийг боловсруулахад услах, боох, идэлэх, цэвэрлэх, хэмжих, зүсэх гээд 8-аас 9 нэр төрлийн дамждаг. Үүний дараа загвараа гарган эсгэх, оёх, хээх хаар тавих зэрэг үндсэн ажлууд эхэлдэг байна. Тэр ч утгаараа тухайн арьсан бүтээгдэхүүний эдлэгээ хэрэглээ урт, үнц нь улам бүр нэмэгддэг байна. За ер нь бид нар бол одоо энэ бүтээгдэхүүн гаргаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад ард түмэнд хүрэхэд ер нь болохгүй зүйл алга. Одоо биднэрт одоо дуршлага байна. Элдвэр хийдэг ийм одоо ойдлчд байна. Энэ бол биднэрт болж байна. Эргэлтээр ингээд юм хийчих. Хамгийн гол чухал тулгамдж байгаа юм бол тодорхой хэмжээний одоо ажлын байр. Одоо үйлдвэрээ бид нар ч өшөө дээш нь хөгжүүлэх гэхэд одоо өрөө маань жижигхэн байна. Олон машин төрөл аваа тавихад одоо бас тийм тавих одоо нэг багтаамж нь муу байна. Тэгэхээр ажлын байртайд болгож үл төр засаг маань одоо энэ бизнес эхэлж байгаа нууцууд ажлын байрыг л хамгийн дөрөв шийдэж өгөх юм бол бид нар болохгүй байхгүй. Хийгээд яваад авах бол урамтай байдаг байхгүй. Ажлын байрыг л шаардна. Сүүлийн жилүүдэд иргэдийн хувьд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах хүсэл сонирхол нэмэгджээ. Үүнийг дагаад гар урлал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүмүүс ч их болсон. Тиймээс өөрийн үүсгэн байгуулсан Бүүвэ брендийн бүтээгдэхүүний загвар, нэр төрөл, ойдол, хээх харыг улам бүр сайжруулахаар зорин ажиллаж байгаагаа хэллээ. Салбар дээр бол үр хангаа үйлдвэрлэлийн